Азийн хөгжлийн банк нь Монгол улсад хүнсний салбарыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн түүхийн эдийн тогтвортой нийлүүлэлтийг сайжруулах, орон нутгийн малчид фермерүүдийн амжиргааг дэмжих олон улсын төсөл хэрэгжүүлж байгаа. За үүний нэг хэсэг болох Апу дээрээ үйлдвэрийн өргөтгөлийн төсөл нь тус банкны санхүүжилтээр хэрэгжиж байна. Нийтдээ төсөл маань бол одоо 40 гаруй 50 орчим хувь руугаа төхөд ажиллаж байна. За энэхүү төслийн хүрээнд бид нар Германы GEA компани одоо төхөөрөмжийг Монголд суйрлуулах, за мөн одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний хөдөлмөрийн одоо бүтээмжийг оновчилж чадсан ийм орчин цагийн брэнд сүүний үйлдвэрийн төхөөрөмжүүдийг бас нэвтрүүлэн ажиллаж байна. За энэ төслийн хүрээнд нийтдээ манай Апу дээрээ компани сүү хүлээж авах хэсгийн хүчин чадал 3 дахин, сүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадал маань бол бас 2.5 дахин нэмэгдэж байгаа ийм эерэг өөрчлөлт гарч ирж байгаа. Апу дээрээ компанийн хувьд өнөөдрийн байдлаар 1300 орчим сүү бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байна. Энэхүү шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор сүү үйлдвэрлэх хүчин чадал 2-оос 3 дахин нэмэгдэнэ. Энэхүү төсөл нь хамтран ажилладаг фермер малчтад илүү өгөөжтэй тэдний бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, байнгын найдвартай худалдан авагчтай болох боломж бүрдэж байгааг онцоллоо.